Сайн бацгаана уу. За өнөөдөр эрүүл мэндийн яам за өрхийн анагаах ухааны мэргэжлүүдийн холбоотой хамтран за аймаг орон нутгийн өрхийн анагаах ухааны мэргэжлүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга нартай коронавирус талбарын үеийн өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамж байгаа асуудлууд гэсэн сэдвээр зөвлөгөөн зохион байгуулж байна. За ер нь энэ коронавирус халдварын цар тахлын үед өрхийн анагаах ухааны одоо энэ эмч мэргэжлүүдийн маань өөрөөр бол асар их байгаа. За бид бүхэн одоо лавлгаа шатлалын тусламж үйлчилгээний дээрээ фокуслаж коронавирусын халдварын эсрэг тэмцэжсэн бол сүүлийн үед бид нэр стратеги өөрчлөн өрхийн одоо эмнэлгүүд дээрээ тулгуурлан энэ өвчнөд тэмцэхийн тактик руу орсон байгаа. За энэ маань ч гэсэндээ үр дүнгээ өгөөд за одоо сүүлийн мэдээгээр бол нэг 24300 орчим халдвар авсан иргэдийг маань бол өрхийн эмч нар маань эмчилж гэрээр эмчилж илааршуулсан байгаа. Үр дүнгээ сайн өгж байгаа. За ингэснээр бол эмнэлгүүд дээр үүсэт байсан орны ачаал маань бас буурсан байгаа. Тэгэхээр энэ өрх рүүгээ чиглэсэн тусламж үйлчлэгээ энэ бодлого маань бас үр дүнгээ өгж байгаа. За эрүүл мэндийн яамны хувьд ч гэсэндээ бид өрхийн анагаах руугаа илүү их анхаарж байгаа. За 2020 оны засгийн газрын 155 дугаар тогтоолоор эрүүл мэндийн яамны бүтэц өөрчлөгдсөн. За бид өмнө нь бол одоо өрхийн анагаах ухааныг хариуцсан мэргэжлэнтэй байсан бол шинэ бүтэц одоо чиглэлээрээ бол эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжлийг зохицуулах газрынхаа дэргэд анхан шатны тусламж үйлчилгээг хариуцсан ийм хилцтэй болгосон. За ингэснээрээ бол өрхийн анагаах ухааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, за хүний нөөц, тоног төхөөрөмж гэдэг энэ бүх асуудлыг хариуцсан одоо чиглэл бүхий бүрэлдэхүүнтэй болж анхаарч байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэндээ бид нар энэ одоо өрхийн анагаахын тусламж үйлчилгээг улам сайжруулж иргэдтэй илүү хүртээмжтэй, тэгш хүртээмжтэй хэнийг ч одоо орхигдуулахгүй ийм тусламж үйлчилгээ рүүгээ чиглэж одоо ажиллах болно. За бидний хувьд бол би Сүхбаатар 4-5 дахь хараа бол манайх 8600 гаруй хүн амтай 4-5 дахь хараа тийм 2 тусдаа мөртлөө удирдлага нэгтэй хараа би удирдах ажилладаг. Би энэ өрхийн эрүүл мэндийн төвд бол 31 жил ажиллаж байна. Өрхийн ер нь бол эрүүл мэндийн салбарт 31 жил, ер нь өрхийн эрүүл мэндийн төвд бол 28 жил ажиллаж байна. Энэ COVID-19 цар тахалтай холбоотойгоор бол ер нь бол өрхийн эрүүл мэндийн төвийнхэн бол анх эхэлж COVID-19 гарснаас хойш бид нар бол ер нь хамаг юм зориулж ингээд ажилласан. Сүүлд одоо бид нар бол өвчтөе хүмүүсийн хүртэл зөөж, өвчтөе хүмүүсийн хүртэл голын улаан шугамд оруулж тэгж эмч совилогч нараа бүгд өрхийн эрүүл мэндийн төвийнхэн бол хүч зүтгэн ажиллаж байгаа. За коронавирусын цар тахлын үед бол өрхийн эрүүл мэндийн төвд маш их ачаалттай ажиллаж байгаа. За манай ажилчид яаж ажилладаг вэхээр нэгдүгürt нөгөө шинжилгээгээ цуглуулах, төрөвчсөн шинжилгээгээ өөрсдөө хийдэг. Мөн хүссэн ажиллагаа хэмжлэгийн төвдөө одоо PCR шинжилгээний материалыг сорцыг нь цуглуулж өгдөг. Мөн дээрээс нөгөө гэрээ ажилтны хүмүүсийг байнга өдөр бүр хянаж байна тий. Тусгаарлан ажиллах байранд ажиллаж байна. Ер нь бол хуучны бодвол энэ цар тахлын үед ачаал бүр маш их өндөр байна. Манайх Өвөр хангай аймгийн 10 хэр сумын төвдөө байдаг. Одоо өрхийн нарны төш гэдэг өрхийн эрүүл мэндийн төв байгаа. 10 хэр сумынхаа 5 багийг хариуцаж ажилладаг. Үүндээ нийт одоо 13000 гаруй хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг нийт 20 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үзүүлж байгаа. За ерөнхийдөө бол эмч ажилчдын юу бол оронтойгоор хангагдсан хэдий ч яг энэ цаг нөхцөлд бас л хүрэлцээ муутай. Үүнтэй хариуцсан Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтэй холбоо бол одоо олон улсын байгууллагын зөвлөгөөний одоо удирдлагын төрийн нарийн бичгийн дарга бодлоо. За тэгээд одоо төрийн нарийн бичгээ яагаад гэвэл анхаарчтай гэсэн зүйлсгээ гэдэг нь яг хүндээ ойлгосон. Хүнийхээ одоо төлөв явуулаад одоо удирдлагаар явж байдаг ийм одоо чухал салбараа. За өнөөдөр бол Чичил зураг авуулсан дөө.
Өрхийн эрүүл мэндийн төвөд ажилтдаг 3,000 гаруй эмч мэрэгчлүүдийг төлөөлөн энэхүү зөвлөгөөнийг бид эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж манай төрийн нарийн бичгийн даргын удирдах